Их хурлын 57 дугаар тогтоолын асуулгын бас хариултууд ирсэн байна. Мэдээлэл төрөө бас сонслоо. Арилжааны банкуд маань нэлээд сайн ажиллаж байгаа юм байна. За харилцаа холбоо нэлээд сайжирсан юм байна. Монгол банк ч гэсэн нэлээд дүрм журмаа хөрчлөөд дөрвтэй ажиллаж ийн гэж харж байна. Тэгэхээр энэ цаашдаа бид нэр илүү энэ тогтоолын хэрэгжилтийг 50% биш 80, 90, 100% хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Одоо ерөнхийдөө бол хайд мэдчил байгаа. Одоо ингээ 100 болчих нэг утаагаа мартчихдаг. Хөрсний бохирдлоо мартчихдаг. Асуудлууд үүсдэг. Тэгэхээр уялдаа улам сайжруулад биднээс байнгын орон дээрээс та төгшөө бодлогоор дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол банк, харилцааны банк, дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэл, за үндэсний хороодууд нэлээд ажиллаа идэвхжүүлээрэ гэж хүсье. 50% гэдэг бол хангалттай тоо гэж би зүгээр хувьдаа бодохгүй байна. Цаашдаа илүү сайжруулахгүй бол тэгээд болохгүй. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол хоттой холбоотой бас нэлээд манай байнгын орон дээр ч гэсэн энэтэй бас нэлээд уулзалтууд хийх ёстой гэж бодож байгаа. Нийслэлт өөрөө бидаасан шийдвэрүүд гаргаж яваад байдаг. За тэгээд үр дүн ямар байдаг вэхээр нэг хэдэн сарын насжилттай ажил хийгээл тэргээрээ ажил хийсэн юм шиг зүгээр нийгэмд харагдаад байгаа. Яг бодтойгоор энэ хурлын тогтоолоо ажил болгоод цаашаа нийслэл маань ч гэсэн ингэж явах ёстой шүү. 4 жил гэхэд та бидэд бүгдээрээ л мэдж байгаа. Зөвхөн утаан дээр их кокс нүүр савн гээд 226 тэрбум төгрөг гаргаад явуулсан. За яг мэдээж өвлөө үйлдвэрлэлд утааны тодорхой хуваар буурсан. Гэхдээ эргээгээ дээр 226 тэрбум төгрөг чинь илүү нэмэрдэг шингээсэн сэргээгдэгчийн өвчрөө орсон. За нөгөөх нь иргэдтэй болон одоо нийгэмд үр дүн гаргасан ийм юмнууд руу чиглэж улсын бодлого, нийслэлийн бодлого цаашаа яваад Арилжааны банк, Монгол банк, арилжааны банкаараа дамжуулаад хувийн хвшлээ дэмжиж үр дүнгийн иргэдэд нь хүртдэг те. Энэ гинжүү оруулуудаа хаана авчвал зүгээр шүү. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье. 50% гэдэг бол хангалтгүй. Дараа жил илүү эрчимжүүлэх хэрэгтэй, илүү сайжруулах хэрэгтэй. Арилжааны банкудад маш их баярлж байна. Та хэд маань их зүтгэж байгаа. Дөрөв тэгээд саналуудыг бас зөндөө сонслоо. Ялангуяа тэр уралгаалan дотор 1% холбоотой асуудал дээр ч гэсэн бид нар цаашдаа өшөө бас нэг төшөө та хэдийнхэн дуу хоолойг сонсож хаашаа илүү захиран зарцуулж болох эрхийг нээж өгч чиглэлөө бас шийдвэрүүд гаргуулах зөв зохистой болох юм байна гэж харж байна. Тэгээд бүгдэнд нь ажлын амжилт хүсье, баярлалаа.